хуулийн үндслийг аваад үзэхээр төсөв болон эдийн засгийн бодлогоороо зохицуулах болцоотой зүйлүүд харагдаад байгаа. Тэгээд энэ дэр тодорхой асуултууд байна. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэж шинэ нэр томьёо гарч ирж байна. Яг энэ хуулийн агуулгыг харахаар ерөнхийдөө шатхуунтай холбоотой асуудал байгаа. Тэгтэл одоо дахиад стратегийн орд гэдэгтэй адилхан стратегийн ач холбогдолтой бүхий бүтээгдэхүүн гэдэг ерөнхий агуулгаар оруулж ирдэг нь өөр өшөө энэ дотор жишээлбэл стратегийн ач холбогдолтой гэж нэмэх бүтээгдэхүүн байгаа юу? Энийг одоо яг тодорхой зорилгот нь нийцүүлээд нэрийн ерөнхий өгж болоогүй юу гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарт нь ер нь энэ одоо хууль одоо дутагдал хомсдол бол А92 бензин одоо түвшний одоо үнийг зохицуулалттай хямдралтай үнээр авдгаас болж ингэж ийм асуудлууд үүсэж байгаа. Тэгээ хэрвээ зах зээлийн гормоороо явдаг байсан бол эрэлт нийлүүлэлт дээр үндэслээд арилжааны банкуд нь гэсэн санхүүжилттэй олгоо заавал төв банкны репо санхүүжилтийг ингэж хийх шаардлагагүйгээр зохицуулах боломжууд байсан. Төсөөрөө энэ шатхууны сав ач гэсэн өөрсдөө шийдэх юм болцоо боломжууд байсан. Тэгэхээр миний өмнө одоо байнгын хороонууд дээр танилцуулж ирсэн ярианаас энэ Оросын холбооны улсын Роснефть компанитай хийсэн энэ I92 бензиний үн 2028 онд одоо энэ гэрээнд 5 жилийн гэрээнд дуусна гэж ойлгосон. Тэгэхээр энийг одоо нөхөх зах зээлийн үнээрээ явхад яамны зүгээс ямар шүү бодлого одоо барьж байгаа вэ? Яг энэ одоо гэрээ дуусахад бид нарын зах зээлийн үн рүүгээ шилжиж чадах уугүй юу гэдэг ийм асуулт байна. Гуравдугаарт нь Монгол банкны бас бие даасан байдал руу нэг хууль гаргачаад одоо шилбэл өөр салбарын ялангуяа эдийн засгийг зохицуулдаг гол салбаруудын бас үйл ажиллагаанд одоо шууд бас халтмааргүй санагдаад байгаа. Түрүү хэлсэн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн дахиад нэг өөр бүтээгдэхүүн гаргаж ирээд энэ одоо шилбэл Монгол банкны гол заалтуудыг бас одоо хүчингү байх ийм эрсдлүүд бас харагдаад байна. Энэ талаар асуулт асууя. Тэгэхээр энэ репо санхүүжилт хийх гэж байгаа бол Монгол банкны тухай хуулийн 23-ийн 1-ийн 4, 5, 7 дугаар залтыг хамаарахгүй болгоно гэдэг. Үнэхээр л яг арилжааны банкудад тодорхой зорилгын зайгаад репо санхүүжилт хийж байгаа үн цаасын худалдад авч байгаа бол энэ залтуудыг заавал оруулах шаардлагагүй харагдаад байна. Жишээлбэл 23-ийн 1-ийн 4-д нь болохоор хуулийн этгээдийн дөрмийн санд одоо хувь хөрөнгө оруулах үн цаас худалдаж авах энэ харилцаа бол одоо жишээлбэл энэ үзэл баримтлаас харагдахгүй байгаа учраас энийг заавал одоо Монгол банкны энэ хуулийг үйлчлэлгүйгээр ингэж хязгаарлах хэрэг байна уу? Нөгөөх нь бас засгийн газар Монгол банкнаас босод хуулийн этгээд иргэн зээл төлбөрийн болон банкны баталгаа гаргах гэдэг энэ аж ахуй нэгжүүдэд Монгол банк баталгаа гаргахгүй репо санхүүжилтийн асуудал яригдж байгаа учраас энэ залт бас хамаарагдахгүй харагдаад байна. 23-ийн 1-ийн 7 дээр бас хууль зааснаас босод тохиолдолд хуулийн этгээдэд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгон эдийн засгийн тодорхой салбар зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа хэлцэлт гүйлгээ хийхгүй гэсэн ийм хоригдсан залтыг энэ одоо бүтээгдэхүүнээр хамаарагдахгүй байхаар заасан байна л дээ. Тэгэхээр ингэх шаардлага байхгүй харагдаад байгаа. Арилжааны банкудаар репо хэлцлээ хийгээд явхад бол энэ одоо хувийн аж ахуй нэгжүүдийн хувь хувьцаа худалдаж авах баталгаа гарах асуудал гарахгүй харагдаад байна. Тэгээд энийг оруулж ирсэн энэ түлшний асуудал болон одоо савны асуудлаас болоод өөр асуудал байна уу? Энэ талаар тодруулга өгөөч. Баярлалаа. Онгорын дамжны юм шүү. Хариулна. За энэ хуулийн нэршилтэй холбоотой асуудал бол стратегийн нөөц бараа материалын нэр төрөл гэсэн нэр томьёо нь одоо хуульд биш улсын хурлын тогтоолд байдаг юм бэл. Хууль тогтоомжийн тухай хуулийн 31-ийн 1 заасныг баримтлаад бид бол энэ өмнө хэрэглэгдэжсэн энэ томьёолоор нь аваад явж байгаа. За энэ дотор бол шатхууны төрлийн одоо бүхий л бүтээгдэхүүнүүдийг бид нэр ойлгох ёстой. За энэ хууль зайлшгүй гарах гээд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр бидний хэрэглээ огцон өсчөөд байгаа байхгүй. Бид эх онд 100 сая тонн нүүрс экспортлно. Энэ нь одоо үндсэндээ манай шатхууны хэрэглээг бүх төрлийн шатхууны хэрэглээг шүү 20-с 25 орчим хувиар өсөх юм хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн тэлэлтийн хурд нь манай одоо шатхууны савны хэмжээнээс илүү гарчаад байна. За хоёрдугаар асуудал бол бид асуултын хувьд бол зах зээлийн үнээр нь явуулах чиглэлд бол зөвхөн К2 буюу Евро 2 стандартын I92 автобензин дээр л
Оросын холбооны улстай урт хугацааны гэрээтэй 2028 он болтол жил болгон сунгаа явдаг. $705 1 тонныг нь авж байгаа. Оросын холбооны улсын дотоод зах зээлээс хямдхан үнээр авж байгаа. Тэгээ энийгээр бол бид хямдруулж барьж байгаа. За евро стандартын бусад бүх төрлийн бүтээгдэхүүнүүд дээр бол зах зээлийнхээ одоо жамаар ингээд явж байна. За шатхууны компаниудын хувьд бол энэ өөрсдөө сав нөөцөө бүрдүүлээд явах чиглэлд бол энэ хурdaa гүйцэхгүй байгаа. За зээлийн харилцааны зохис төвшний харилцаагаа бол дийлдэггүй учраас энэ бол анх удаага орж ирж байгаа хууль биш. 2022 оны 2 дугаар сард дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн баррел нь $148 хүрч шатхууны үн $4,500 хүрэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бид 2022 оны 4 дугаар сард гол нэрийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль батлаад аж ахуйн нэгжүүдэд Монгол банкнаас репо санхүүжилт өгж 3 сарынхаа хэрэглээг урьдчилан захиалж тогтвортой байдлыг хангаж исэн ийм туршлага байна. Олон улсын геополитикийн нөхцөл байдал, тайван бус байгаа байдал, манай дотоодын хэрэглээний эдийн засгийн одоо өсөлттэй холбоотойгоор бид шатхууны нөөцийг бүрдүүлэх чиглэлд олон жил юу дахин тодтогч хэлье. Огт авахгүй явж исэн арга хэмжээг нэг авчитаа л гэж зорж байгаа юм. Нийлүүлж байгаа импорт хийж одоо биднэрт экспорт хийж байгаа манай хөршүүдээс ч гэсэн одоо хамгийн дөрөнд тавьж байгаа шаардлага тэр савныхаа хэмжээг нэмээч. Өөрчилж аваад хадгалаач. Та нар оруулаад шууд дамжуулдаг энэ байдлаа болооч. Тэгэхгүй бол бид нар та нарын энэ тогтмол хангалтыг бол хийж чадахгүй байна штэ гэдэг асуулт тавьж байгаа. Энэ зүй ёсны асуудал. Бид нар одоо савны маань хэмжээ байхгүй байгаа учраас бид нар тусгаалсан ийм санхүүжилт гаргаж аж ахуйн нэгжүүдэд эмчхээс өөр одоо арга алга. За Монгол банктай холбоотой асуудал дээр нь Монгол банкны одоо төлөөлөл хариулсан зүг баг. Аюу микрофон өргөр Монгол банкны хэн байгаа вэ? За их түвшин гишүүн тодруулах уу? За ажлын хэсэг Монгол банк. За нэр албан тушаалаа хэлээд хариулаарай. 4-р микрофон. За та бүгдийн өндөр ямар агуулгын айлтгахыг Монгол банкнаас санхүүгийн зах зээлийн газрын зах зээлийн хэлтсийн захирал мөнх баяр гэж юм байна. За инх түвшин гишүүний асуултанд хариулъя. За таны дурдсанчлан төв банкны тухай хуулийн 23-ын 7 дээр бол яг энэ тухайлсан салбар дээр бол давуу тал үүсгэсэн тийм хэлцлийн болон тэслийн бус гадуурх одоо хэлцэл хийхийг хоригдсан байж байгаа. За энэ бол яг тухайлсан салбар дээр очиж байгаа санхүүжилт учраас яг энэ одоо заалттай бол одоо хамаарахгүй байдлаар энэ хуулийн зохицуултыг оруулах энэ юу зохицуултыг бол хийсэн байж байгаа. За өмнө нь бол энэ дөрөв дурдсан нөгөө ковидын үеэр өмнө яг энэ репо санхүүжилтийг бол олгож исэн. За энэ репо санхүүжилтийн нөхцөл хэмжээ бүх зүйлүүдийг бол мөнгөний бодлогын хорооны хурлаар хилэлцээд эдийн засгт үзүүлэх нөлөө бүх зүйлүүдийг нь тоолж үзсний үндсэн дээр санхүүжилтийг ингэж олгож явж исэн ийм туршлага бол бий. Та инх түвшин гишүүн тодруулна. За хоёр асуудал тодруулъя. Тэр 23-ын Монгол банкнаас 23-ын 1-4 тэр үнцээ судалдаж авах хуулийн этгээдээс үнцээ судалдаж авахтай холбоотой хувийн компанид төлбөрийн баталгаа гаргахтай холбоотой заалтуудыг хэрэглэх шаардлагагүй юм шиг харагдаад байна. Тэрийг тодруулж өгөөч. Дамтны яам сайдаас одоо бидний хөнгөлөлтөө аваад ихийг аавн одоо сав хадгална гэдгийн одоо шаардлага нь бол хямдхан байгаа учраас одоо жишээлбэл үнэ тогтцсон $705 гэж байгаа учраас илүү авах хэрэгцээ байгаа юм уу гэж харагдаад байна. Үгүй гэвэл зах зээлийн зарчмаараа гэвэл тэртээ дэргүү зах зээлээс судалдаж авч байгаа учраас энэ асуудлууд бол зах зээлийнхаа өөрөө зарчмаар явах болцоотой харагдаад байгаа. Гэтэл Роснефтээс бид нэр 60,000 тонноос илүү авч чадахгүй байж дахиж нэмж санхүүжилт одоо сав барихын тулд яаралтайгаар ингэж шаардах одоо ийм зохицуулт хууль батлах хэрэг байгаа мó гэдэг асуулт. За ажлын хэсэг хариулна. 4-р микрофон. За баталгаа батлан даалтын хувьд бол энэ 23-ын 1-5 дээр бол Монгол банкнаас олгож байгаа баталгаа батлан даалтын асуудлуудыг хүндсэн байж байгаа. За энэ репо хэлцэл өөрөө ямар онцлогтой вэ гэхээр энэ өөрөө банкуудын одоо банкуд дээр байгаа тодорхой барьцааны эсрэг Монгол банкнаас санхүүжилт олгоод тэр банкуудын цаашаа дамжуулаад аж ахуйн нэгжүүдээр санхүүжилтийг бол олгодог. За энэ аж ахуйн нэгжүүдээр санхүүжилт олгоход бол нөгөө
барьцааны хүрэлцээгүй асуудал бол нэлээдгүй тулгардаг. Өмнөх жишээнүүдээс харахад тэгэхээр энэ дээр бол засгийн газар тодорхой хэмжээгээр баталгаан даалт гаргах замаар энэ барьцааны асуудлуудыг бас шийдэх боломжтой юм гэдэг агуулгаар энэ хуулийн дээр бол заалт оруулсан байж байгаа. Өөрөөр хэлбэл бол Монгол банкнаас баталгаан даалт гэсэн агуулга бол биш. Нөгөө аж ахуйн нэгждээр нь санхүүжилт олгоход баталгааных нь асуудал байдаг. За дамжны сайд Нөөцлөх шаардлагатай тухайн асуудал бол зайлшгуулчихад байгаа юм. Биднэрт бидний гол нийлүүлэгч бол Орос улс улс. Нийт нийлүүлэлтийн 95-аас 97%-ийг энэ улсаас авдаг. За энэ улсын маань одоо гадна дотны нөхцөл байдал бол бас төвөгшөлтөө байгаа. Тэгэхээр энэ асуудлаас шалтгаалаад 2025 оны 8 дугаар сараас он дуустал А92 автобензин дотоодын хэрэглэн дээр зарим мужууд дээр хязгаарлалт тавьчихсан. Дизель түлшнийхээ экспорт дээр хязгаарлалт тавьчихсан. Хоёр улсын засгийн газрын хоорондын хилцээртэй учраас бид бүхэн харьцангуй гайгүй авж байна. 60 мянган тонн А92 автобензин дээр тогтмол $705 л одоо боломжийг бид гаргаж ярьж байгаа болохоос түүнээс илүү гарсан хэрэглэн дээр бол бид бусад их усүрээс яг зах зээлийнх нь үнээр авах энэ одоо хилцлүүдийг хийгээл ингээл явж байгаа. Нөөцлөхөөс өөр гарцгүй болчиход байна. нэг түвшин гишүүн тодруулах уу? За улсын их хурлын дэд дарга бүх чулууны